нөлөөлөл сэрсэн. Миний орсон төсөл энэ дууссан мөрчиндээс гээд манай баг 13 оны хүртэл бэлтгэлээ. Анх би 10 сард дуучин нараа хичээнд тэтгэлэг зарлагдсан байгааг сонсоод эсээгээ бичиж явуулж исэн. Тэгээд тэр эсэндээ тэнцээд ярилцлага надаас авсан. Ярилцлага аваад хамгийн таалагдсан ярилцлага гээд би 100% тэтгэлэг аваад 10 сартанд орж ирсэн. Би анх орж ирэхдээ компьютер таалдаа их муу байсан. Тэгээд орж ирээд график дизайн болон програм хангамж мэдлэгтэй болсон. График дизайн дээр Photoshop дээр зураг эдитэлж, Premiere Pro дээр бичлэг эдитэлж, Illustrator дээр лого хийж сурсан. Тэгээд програм хангамж дээр гэвэл анх алгоритм зохиож хийжсэн. Тэргээ гүнзгийрүүлээд C++ дээр код бичээд, одоо Python дээр код бичээд, одоо Python дээр сурсан зүйлээ баталгаад Learning дээр шалгалт өгж баталгаж явдаг. Graphic design гэдэг энэ ч нэг бүтээл үйлдэх гал шүү дээ. Энэ нөгөө төсөл гэж яриадсан юм байна. Энэ болохоор миний 100 мөрчмөөс гээд орсон төсөл. Манай төсөл 13 оны хүртэл үнэтэй. Энд чинь нөгөө нэг багшийн кофе нэм шиг биш. Бид нарт бас хаяа кофе чад өгөө. Тэгээ. Одоо доор хоолны зааланд хүүхдүүд өдөрлөг болж байгаа. Манай хүүхдүүд өдөрлөг болж байгаа. Тэгээд хүүхдүүд алга байна. Хэдүүлээ тэр доош орж сонирхцгоё. За намайг Бямтөрч гэдэг Цанжин кибербордын сургуулийн математикийн багш. За мөн 9-ийн ангийн анги удирдсан багш байгаа. За хулангийн хувьд 10 сараас эхлээд суралцж байгаа. За хүүхдийн маань хувьд бол тасан зохицох чадварын хувьд сайн учраас одоо бордын сургууль суралцахад илүү даваа тал болж өгч байгаа. За мөн одоо биедан суралцах чадварын хувьд ахиц гарч байна. За мөн анги танхим дотор байрны эмх зэгт за мөн одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог. Сурагчдын маань нэг болж байгаа. Cybermat нь гар утас болон компьютераас орох боломжтой аппликейшн. Тэр дотор бодлого байдаг. Тэр бодлогоо өөрийнхөө мэдлийг баттгаад явуулна. Мэдгүй бодлогоо тэндээсээ шууд цаг алдалгүй нөхөд бодчих болно. Бусдаасаа төрүүлж сурсан ч болно. Хоцрол мэдлэгээ нөхөд баттгасан ч болдог. Hello, I'm Himanshu Singh. I'm teacher at Somji Cyber Boarding School. I teach Hulan English language. Apart from it, we organize some clubs, IELTS, speaking, and Duolingo. Also, we have writing clubs. Right? So, when Hulan came here in September last year, she was at A2 level, and after a couple of months working with her, she improved a lot. As she is a very promising student and very bright student, as we can see, her now level is B1 and B2. So she's now good at writing, reading, speaking, and nowadays she's writing personal statement for her university applications. I believe students at Sanjit Cyber Boarding School work really hard and they do a lot of activities which other schools are not offering right now. Би анх яриа болон сонсголын чадвар дээр их муу байсан. Энд орж ирээд энэ сургуулийн нэг давуу тал нь гэвэл гадаад багш нартай харилцан яриад хичээлээ ойлголцоод явах нь listening буюу сонсох, speaking буюу ярих чадварт их нөлөөлж исэн. Тэгээд миний аялах ч гэсэн ер нь бол сайжирч эхэлсэн. Дээрээс нь vocabulary буюу шинэ үгийн сан маань нэмэгдсэн, дүрм маань сайжирсан. Би өөрөө спорт их сонирхдог. Тэр тусмаа волейбол их сонирхдог. Тэгээд гар бөмбөгийн секц явуулдаг. Гар бөмбөгийн секцэд би ороод бас тэмцээнд сургуулиасаа төлөвлөж оролцсон. Захирлын нэрмжит тэтгэлэг зарлаа тэр нь 3 сарын 30-нд демо дэй гэдэг арга хэмжээ болж болсон. Тэгээд би тэр 9-р ангиас оролцоод 65 хүүхдээс 5 орсон амжилтыг үзүүлсэн. Тэтгэлгийн шалгалт нь дууссан юм билээ. Гэхдээ юу шүү. Илэлтийн шалгалтын зарлаа одоо ингээд дуусчихсан. Нэмэлтээр одоо ингээд цөөхөл авах. Тэгээд цөөхөл авах. Цөөн бүртгэл байгаа гэж байна. За.